За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За энэ 7 хоногт нэг сонирхолтой зүйл өчигдөр боллоо. За энэ юу вэ гэхээр Хятад Америк хоёр маань худалдааны хилцээр хийх эхний шатны уулзалтыг хийх гэж. Тэгээ үүнтэй зэрэгцээд бол манай Трамп бол нэг иймэрхүү төр сошиал дээрээ бичсэн байна. За энийг ерөнхийд нь юу гэж ойлгох вэ гэхээр Америк үйлдвэрлэлээс сэргээж ин харин Хятад ажилчид ууртаа бослог гаргалж байна. Харин Трамп зүгээр инээмсэглэж байна гэж нэрлэж байна. Нэгсэндөө Америк үйлдвэрлэл өсч байна. Бид нар бол happy байна. Би зүгээр энийг хараад суухад бол кайфтай байна гэсэн утгыг Трамп бол илэрхийлж байгаа. За яг ийм юм бичсэнтэй зэрэгцээд Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Весен за худалдааны төлөөлөгч хоёр Хятадын дид сайд 2-3 юунд уулзах чинь. Швейцарт бол уулзалт хийх гэж байна. За энэ уулзалт нь 9-өөс 12-ны хооронд нөгөө бидний зөвлөлт холбоот улс ах нарын маань ялалтын баярын үеэр давхцаж болох чинь. За энэ хилцлэр энэ хоёр юуг ярих вэ гэхээр 145% тариф, 125% тарифыг хэрхэх вэ гэдэг асуудлыг ярилцах гэж. Тэгээ энэ дээр бол нэг юм сонирхолтой байдаг шүү дээ өмнөх үйл явдал дээр. Юу вэ гэхээр 145% тариф оногдуулсан Америк. За тэгснээр тэрэн дээрээ байж ирсэн компьютер болон гар утасны сэлбэг хэрэгслэлээр бол тарифыг цуцалж явах жишээ нь. Яагаад тэгэхээр iPhone гэдэг утасны өртөг өсөх юм байна гэдэг шуумыг сонсонгуудаа өөрт ашигтайгаар болиулж авах жишээ нь ч юм уу те. Хятад ч гэсэн иймэрхүү бодлогыг баримталж ингээд нөгөө татврын чөлөөлтөнд орох бүтээгдэхүүн гэдэг иймэрхүү зүйлүүдийг гаргаж ирсэн. За энэ худалдааны дайны нөлөө одоо ингээд нөгөө эдийн засгт гарч эхэлж байгаа. За энэ дээр бол хэн илүү хожиж гэнэ үү, хожихгүй байна гэдэг зүйлийг бол ажиглаж байгаа. За Хятад бол ямар арга хэмжээ улс төрийн хувьд бол хамгийн их хэлж хэлсэн ASEAN улсуудтай уулзсан. ASEAN-ы 10 улс дээр төрийн айлчд бол хийснийг бид нар мэдж байгаа. Энэ дээр бол хамтын ажиллагааны гэрээ мэрээ одоо төмөр зам барих гэдэг асуудлуудыг бол энэ дээр яригдсан байж байгаа. Дональд Трампын хувьд бол Хятадыг ганцаарн гин үлдээд бусад улсуудад тавих тарифыг бол 90 хоногор сунгаж бодвол тэгээ бусад улсад боломжуулсаад олгоод ганцхан Хятадыг ингэж бөөлгсөн маягийн үйл явцаар ингэж бол явсан. Гэхдээ энэ нь бол нүдэн дээр нь бол ам долларын хань шуунж индексүүд унсан ийм процесс гарсан учраас энэ 7 хоногийн ихээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр худалдааны тариф дээр ерөнхийдөө тийм зөөлрөх арга хэмжээ авсан. За үүнтэй зэрэгцээд бол мань хүн юу хийсэн бэ гэхээр Украинтай бол маш том хилцэл бол хийсэн нь энд бол мэдээж Хятад бас бол буулт хийх яаралтаагаар хилцэл хийх шаардлага бол гарч ирснийг бол харуулж байгаа. За яаж харуулж ийн гэхээр ер нь бол Хятадын статистикийн газар за дээрээс нь Goldman Sachs-ны хэлж байгаагаар Хятад бас бол дефляцид орсон. Нэгсэндээ инфляцийн түвшин тэг хувь дээр очсон байна гэж ярьж байгаа. За инфляц яагаад ингэж их буурсан бэ гэхээр те. За бид нар мэдж байгаа 2020-оос 2023 оны хооронд бол ковидын нөлөө гэж үзээд ерөөдөө бол хилээ хаагаад дотроо ингээд 3 жил бүгсэн шүү дээ. Үр дүнд нь бол эдийн засгууд бол маш хурцтай уналтыг бол үзүүлсэн. За 23 оны 1 сард бол хилээ нээгээд ингээд бизнесүүд эхэлсэн чинь Хятадын хамгийн том үйлчлэл хөрөнгөний барилгын салбарын номер 1 компани дампуурлаа зарлаж ирсэн. Ийм түүх гарч ирсэн. Ер нь бол үйлчлэгийн салбар уналтанд бол ороод энийг аврахын тулд нэлээд бас арга хэмжээнүүдийг авсан. За тэг 24 онд бол Ши Жинпин гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэдэг ийм хөтөлбөр аян зарлаж ирсэн тий. 2025 онд юу гэхээр Хятад үйлдвэрлэв гэдэг нэртэйгээр аян одоо ингээд явагдаж байгаа. Ийм зүйлүүдийг бол хийж байгаа. Гэтэл энийг хийсэн ч гэсэн Хятадын инфляц тэг хувьд орно гэдэг маань ер нь бол эдийн засаг ингээд юу яцсан гэсэн. Агшсан байна гэсэн үг. За инфляц яагаад байх ёстой юм бэ те? Жишээ нь Монгол улсын хувьд бол инфляцийн зорилттой түвшин 8% гэж үзэж байдаг. 8% байна гэдэг маань болохоор хэрэглэгчид худалдан авалт хийж байгаа учраас барааны эрэлт өсөөд эрэлтийгээ дагаад юмны үн өсөж байгаа процессыг инфляцийн зорилттой түвшин гэдэг.
Хэрв хинч худалдан авалт хийхгүй байх юм бол барааны үн өсөхгүй учраас инфляц буурна. А энэ нь юу гэж илэрхийлж байна гэхээр эдийн засаг ерөнхийдөө агшиж байна гэсэн энэ процессыг илэрхийлж байгаа. За тэгвэл хятад улс яг энэ худалдааны хилцэр хийх ихний шат гэж байгаа тийм. Энэ шууд ингээд 19-наас 12-нд ингээд хагас бүтцээнд уулзаад хилцэл хийгээд ингээд асуудал шийдэгдэчихгүй ихний маягийн зөвшөөрлөл. Яг тэгэхээр өмнөх ерөнхийдөө ярьжсэн сэдвүүдээс юу гэж үзчихсэн бэ гэхээр бид нар бол бууруулж олноо. Хөнгөлтийн чинь 145-аас доошо бууруулад тийм ээ. Нэг 40-50 руу оруулноо. Бүр байхгүй болно гэж бол байхгүй гэдэг л Трамп илэрхийлээд байгаа. Хятадын талаас болохоор юу гэж яриад байгаа вэ гэхээр тийм бүх хилцэл юунуудаа 145 бууруулчих. Тэгээд хилцлээ хийя гэдэг ийм хоёр нөхцөл уулзах чинь хоёр ихгүй юу. Тэгэхээр энэ хилцэл шууд ийм амраар шийдэгдэхгүй. Яг тэгэхээр хятадын хүссэн зүйлийг Америк хийгээгүй, Америк хүссэн зүйлийг хятад хийгээгүй. Ер нь яаж гаргалгаа байна гэдэг талын эхний уулзалт урт удаан хилцэл байна гэдэг зүйлийг бол хятадын талаас бол хэлж байгаа. Хятад энэ уулзалтан дээр ямар анхааруулга өгж ийн гэхээр бид нартэй хилцэл хийн гिचээд тэ шахаж дарамтлж нөхцлөө тулгах маягаар явах юм бол бид нар хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Америк бол магадaltaй яг энэ дээр. Тэгээ хятад яг үүнтэй зэрэгцээд маргаашнаас эхэлж бодлон хүү бууруулаад зээлийн дээд хэмжээг бууруулж эхэлж байна банкуд дээр. За тэгээд 5 сарын 15-нд за энэ нэг юм гэдэг RR гэдэг тийм. Энэ юу гэхээр арилжааны банкуудын заавал байлгах ёстой нөөцийн хэмжээ гэж ярьдаг байхгүй юу? За энэ хэмжээ 2011 онд хай түвшинд очиж байсан. За энэ бол эдийн засгийн хувьд бол нэлээд халалцтай лаг байсан үед гэсэн үг байхгүй юу? Хятад ийм байжсэн. Тэгээ тэрнээс хойш бууруулж агаад сая 6.6-тай байсан тэгээ заавал байлгах ёстой нөөцийг 6.2 бол бууруулж байна. Нэгсэндээ банкуудын шалгуурыг бууруулад илүү иргэдтэй зээл олгох энэ нөхцлүүдийг ингэж олгож өгч байна. Энэ яг юуг илэрхийлж байна гэхээр хятад улсын хувьд худалдааны тарифын дан нэлээд сөрөг нөлөөлж байна. Яг үйлдвэрлэлүүд Америкаас хамааралтай үйлдвэрлэлүүд ерөнхийдөө зогссон, худалдан авалт байхгүй болцсон шоконд орсон байж. Тэ? Тэгвэл нөгөө талд юу ярьж байгаа гэхээр яг энэ нийтлэл тэ? Одоо энэ төр сошиал дээр бичсэн нийтлэл. Эдийг зүгээр хоёулаа хэдүүлээ транслейтед үзье л да энэ юу гэж байгаа юм тий. Трамп өөрөө энийг бүр ингэж бичиж байгаа тий. Трамп хятадд татвар ногдуулсны дараа Америкийн үйлдвэрлэгчид захиалгаар дарагдсан гэдэг нийтлэл. За энэ юу болсон бэ гэсэн чинь нэг юм болсон юм байна. Америкийн жижиг болон дунд үйлдвэрлэгч нар захиалганд дийлдэх байсан гэсэн мэдээлэл гарч эхэлж байна. За энэ компанийн хувьд бол ярьж байна л да. Бид нар одоо нөгөө багаж үйлдвэрлэдэг гинэ. Тэгээ багаж үйлдвэрлэдэг компани 500 үнэтэй. Бид нар 24 цаг ажиллаад тэ 7 хоногийн 24 цаг ажиллаад ачаалаад ирэхгүй байна гэж ярьж байна. Тэ яг тэгэхээр хятадаас орж ирдэг байсан багажийг орж ирэхэ болсон учраас дотоодын үйлдвэрлэдэг багажны хэрэглээ огцом өсөж байна гэж. Тэ нөгөө том үйлдвэрлэгч нар нь энэ дээр маш их захиалгаж авахгүй бол нөгөө хомслоо шийдэх гэдэг нь шүү дээ. Тэнгүүт эднэрт амар том боломж олдож байна гэж үзэж байна. За энэ дээр бас нөгөө эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Salesforce гэдэг компани ийм мэдээлэл хийсэн байна. Бидний үйлдвэрлэл угсрах үйлдвэрийн дамжлага 2 байсан. Бид нар энийг 8 үйлдвэрийн шугамтай болгож байна. Тэ? Бид нар ачаалаад ирэхгүй байна. Тэгээ хэрв 8-тай болгоод явуулж байгаа нөхцөл бид нар мэдэн шүү дээ нөгөө юмыг их хэмжээгээр үйлдвэрлэхэд өртөг буурдаг. Тэгвэл 2-той үйлдвэрснээс 8-той үйлдвэрсэн өртөг маш ихээр буурна. Тэм учраас яг бид нар Азийн үйлдвэрлэгч нартай өрсөлдөх ийм боломжтой болж байна. Нэгсэндээ Америкийн дотоодын үйлдвэрлэлийн зах зээл хөгжиж эхлэх нөхцөл бүрдэж байна. Шалтгаан нь хятадаас авдаг байсан хямд бүтээгдэхүүнүүд тийм үү? Аясаар өсөж орж ирж байгаа. Үүнийг нь орлох нөгөө өрсөлдөгч дотоодын үйлдвэрлэлүүд бол за эднийг ерөөсөө өртгөөрөө барахгүй юм байна гэж бодоод ерөөхдөө яасан бах вэ? Бодоо яваад байсан чинь сая 145% тариф оногдуулсан чинь нөгөөх нь ирэхэ ойлонгууд нөгөө Америкийн дотоодын үйлдвэрлэж байгаа бараг Америкийн компаниуд наваад эхэлчихэж байгаа. Тэгэнгүүт нь үйлдвэрлэхээ бүтээгдэхүүний юуг нэмсэн чинь гарцыг нэмэгдүүлсэн чинь өртгөн буураад ороод ирсэн. Тэгэнгүүт нь яг за энэ хятадтай ер нь баг өрсөлдөх
боломжтой юм байна. Хятадаас авахар баг бид нар хятадын өртгөөр баг үйлдвэрлээд нийлүүлэх гаргалгаа байна гэдэг мессеж Америкийн эдийн засагт орж ирсэн байж байна. За яг үүнтэй зэрэгцээ өнөөдөр шөнө бид нар мэдэн штэ нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн бодлого үгийн мэдээ гаргаж байна. Өнөөдөр шөнийн 3 цагт гарна. Хаана вэ? Энэ Помс те. За энэ яаж ажиллах вэ гэхээр хятадууд худалдааны дайнтай зөөлөн бодлого барьж, банкныхаа бодлогыг бууруулж, заавал ойлгох ёстой мөнгөний хэмжээг бууруулж, хөрөнгөний зах зээлээ дэмжих юм бол эдийн засгаа дэмжихийн тулд 2 их юаны хөрөнгө оруулалтыг хийж байгаа бол Америкийн төв банк бодлого үгээ хിവэрэ хадгалж байна. Нэгсэндөө худалдааны дайн нөлөөг арилгахын тулд Америкийн нэгдсэн улсын бодлого үг бууруулах шалтгаан байхгүй байна гэж үзэж байна. Нэгсэндөө нөлөөлөл ямар байна гэсэн үг үү? Тийм хүчтэй хүнд байдалд орвол Америкийг оруулаагүй байна гэж үзэж байна. Эцсийн дүндээ. За яг хоо бичлэгээ. Энд хийх үү, тэнд хийх үү? За энэ бичлэг хаана их нь яг би та бүхэндээ нэг зарын чанартай мэдээлэл өгье. Манай анх шатны 5 хоногийн арилжааны өнгөө сургалт нэгд өдөр болгон 11 цагаас эхэлж байгаа. Та бүхэн суухыг хүсвэл манай доор харж пэйж рүү хандаад бүртгүүлж болно шүү.